За одоо би мейкапа хийхэд бэлэн болсон байна. Одоо болохоор би нүүрэндээ нарны тоос бейс бүх юма түрхсэн. Шууд кремээ түрхээд тэгээд будгаа эхлэх байгаа. Одоо хэрэглэж байгаа крем маань болохоор Lancome-ийн ийм фаундейшн байгаа. Эхлээд ингээд нүүрэндээ түрх газруудаа ингээд за би ер нь бол фаундейшн болохоор өөрийнхөө арьсны өнгнөөс ер нь нэг тийм цайвар өнгө түрхдэг байгаа. Тэгжээж илүү будаг ч гэсэн гоё харагддаг, царай ч гэсэн гоё харагддаг байгаа. За тэгээд би болохоор ийм нөгөө нэг крем тараадаг ийм багсаар ингээ гоё тараагаад өгнө. Тэгэхээр нөгөө нэг арьсны нүхрөө хүртэл сайн шингэж тараагдаж түрхэгддэг гэсэн үг. Нарийнхан ширхгээр будаг маань ингэж муухай арзааж ядгүй бас удаан тогтдог тийм давуу талтай ийм нарийнхан ийм багсаар тарааж түрхвэл кремээ түрхчээ. Зузаан ийм спонж гэдэг ш. Ийм спонжоор ингээд сайн тараагаад ингээд бүтдэг байгаа. Тэгэд энийг ингээд жоохон усанд ингээд юу яцсан? Норгоод ингээд чиглэг болгоцсон. Тэгэхээр бас крем маань их гоё тийм нимгэн түрхэгддэг байгаа. Тэгээд өнөөдөр анхны болзоо учраас нэг тийм цэвэрхэн, даруухан, хэрнээ хөөрхөн харагдахаар тийм мейкап. Тэгэхээр хамгийн чухал юм нь бидний арьс байгаа. Тэгээд би бол ингээд харуул угаасаа та нар мэдж байгаа. Миний арьс бол тийм амар тийм цэвэрхэн гоё бол биш. Би ингээд харуул ингээд батганууд улаан сорим морь байдаг. Энэ маань гормоны батга гэж ярьдсан юм лээ. Тэгээд би бол энийг гормон төвчөржүүлдэг им бол ууж ингээд гайгүй болдог байгаа. За одоо түрхэж байгаа юм маань болохоор Dolce-ийн энэ цайруулдаг энэ коншилер. Энэгээр болохоор нүдний доод энэ хэсэг ингэж хар хэсэг ба штэ. Тэр хэсэг болон өөрийнхөө ингэж жоохон сүйдэрлэж харагддаг тийм цайруулахыг хүссэн газруудаа ингээд цайруулдаг байгаа. За энийгээ мөн адил саяныхаа спонжоор ингээд тараагаад өгнө. Энэ коншилер бүр миний хамгийн бест коншилер. Энэ зүгээр өөх бүр маш сайн дардаг. Ямар ч улаан өнгөтэй тийм нүүрэн дээр сэвэх бай, өө тоолог бай тэр болгоныг бүр маш сайн дардаг тийм коншилер байгаа. Би энийг бол та нарт нэр үнэхээр хамгийн түрүүнд санал болгомоор санагдсан энэ. Тэгээ энэ маань ингээ харуул дотроо бас нэлээд их хэмжээтэй ордог. Тэгээд ингээд ийм багсаар тараагаад түрчдэг тийм. Одоо ингээ харуул 90 доор байгаа энэ. Өө дарахыг хүссэн бүх газруудаа ингээд дарчдаг. Одоо ингээ харуул өөр хаана өө дармаар байна, бинг байна уу, газарны улаан байна уу. Тэднийг бүр маш сайн дардаг байгаа. Одоо би та нарт харуулъя. За мөн саяныхаа спонжоор одоо ингээ харуул энэ хэсэгт ингээд улаан өнгийн толгой байсан. Юу ч гэсэн миний хэрэгжилжсэн тийм коншилер дундаас бүр хамгийн бест нь би нэг бол бүх хүмүүс л ер нь санал болгодог байгаа. Энэ бүр үнэхээр хэлэх үг байхгүй, бүр үнэхээр гоё уу дардаг. Тэгсэрний ингэж муухай барзааж арьсыг муухай харагдуулдаг. Яарал хардаа яг нэг тийм юу шиг ч хэмээр юмтэй ингээд шавар шиг гэх юм. Тэгсэрний ингээд нэг ингээд түрхэл дээр ингээд өвөн ингээд дарагдчихдаг. Одоо ингээд харуул миний энэ хэсэг ингээд амар цэвэрхэн харагдаж байгаас. Тэгээ хүмүүс маань кремээ нэг цайвар өнгөөр түрхчихээр ингээд хүзүүнээсээ өөр харагдаж магадгүй гэсэн шүү дээ. Би тэрийг бас хүзүүгээ өөр харагдуулахгүй байх арга байгаа. Тэрийг бас та нарт хамгийн сүүлд танилцуулнаа. За ингээд ямар ч өөгүй. За ямар ч өөгүй цаашаа. Ер нь миний хувьд бол өөгүй арьстай болчихж байгаа. Яг одоо ингээд нүрээ би амир ингээд гэж яриад ингээд манай оюуна надад уурлаад юм. Сүртийн чи яасан сүртийн оюуна. Солиглоо. Одоо би нүднийхаа доор энэ хэсэгт ингээд нэг товгор юм бөөрөнхий харагдуулдаг. Тэр одоо монголоор юу гэдэг юм бол
Монголоор ч гэсэн үү? За эгүү сай тэрийг одоо зурж өгнө. Тэр ингээ харуул би ингээ энийхээр ингэж тоож гарч ирж байгаас тэнгуут ингээ энийхэн цаашин одоо ингээд нүднийхээ доотлыг ингэж албаар пүмбэлж жагаад доогор нь гарч ирж байгаа сүүдрийнхэн дагуу ингээд зураад өгдөг байгаа. Миний хэрэгжилж байгаа энэ болохоор Daiso-гаас 5,000 вон илүү 3,000 воноор авч ирсэн. Энэ амар дажгүй өнгөтэй баггүй юу? Уруулынхаа энэ хэсэг бас хүний энэ хэсэг богино харагдчихэж тийм залуухан харагдана. Тэгээд дээрэс нь нүүрний хэлбэр ч гэсэн юм жижиг харагдуулдаг. Тийм даваа талтай иймхэн жижигхэн поинтууд болохоор хүний нүүрэнд их чухал байдаг. Уруулаа ингэж агаад тэг энэ хэсгээ ингэж ингээ бөөрийнхээ зураад тэнгүүтээ дээшээгээ ингээ татаа зурчдаг. Тэг яг энэ хэсэг нь үгийн гүн хүмүүс идэв штэ. Тим хүмүүс бол зурах шаардлага байхгүй. Манай оюунагийн энэ хэсэг нь амар гүн байхгүй юу? Би тэнд амар хатаархтай. Тэгээд би болохоор тийм гүн биш учраас ингээд сүүдэр зурж өгдөг байгаа. За тэгээ болоогүй энүүгээрээ уруулынхаа энэ хоёр талд ингээ сүүдэр зурж өгнө. Бид нэг талын зурж үзвэл ингээ жоохон дээшээ өргөсгийгээд тэнгууд уруулаас ийм урт харагдахаас гадна тийм смайл ийм ингээ хүн зүгээр хатаж гэсэн юм инээмсгэлцсэн юм шиг тийм дүр төрх харуулдаг байгаа. Мэдээж яриг анхны болзоонд амар юм яруугаар ажилласнаас бас иймэрхүү поинт өгөө. За яруугаар байхад цаашийн тийм ийм гоё инээмсгэлсэн байх юм бол бас анхны сэтгэл гоё штэ. Тэгэхээр Тэгэхээр уруул хэсгээ ингэж бол би байнга зурдаг байгаа. Тэгээд дээрэс нь уруул ийм урт ингэж байх юм бол тэгтээ бас хамаагүй урттай л бас муухай л та. За ер нь бөөрхөн нүүрэн дээр л ер нь таарт харуулж байна. Уруулын энэ хэсэг ингэж жоох урт байх юм бол хүний нүүрний хэлбэр бас жижигхэн тэгээд гоё зөв харагддаг тийм даваа талтай байдаг. Тэгэхээр та нар ч гэсэн иймхэн жижигхэн поинтуудыг өөрийнхөө нүүрэн дээр ингэж зураад үзэх юм бол бас их гоё өөрчлөлтүүд харагдана. Тийм жижигхэн хэрнээ тийм хин ингээ хүн ингээ харахад энэ жоохон өөрчлөгдсөн юм уу гэмээр юм шиг тийм өөрчлөлтүүд өгдөг байгаа. Гэхдээ бас бүр амар ингээ хүний нүдэнд харагдтал зурж болохгүй. Одоо би ингээ зурчаад энийг ингээ гараараа тараагаад ингээ уусгачдаг гэх юм уу, сүүдэр шиг ингээ сүүдэрлцсэн юм шиг харагдуулдаг гэх юм уу. За миний уруул яг одоо бүр амар хатцсан байгаа учраас урууланда тос түрхийдэг тос маань болохоор энэ байна. Энийг би купанаас амар хямдхан авч исэн. Энэ болохоор бүр уруулыг бүр амар гүн чигшилтэй болгож өгдөг тийм лип бам баггүй юу? Тэгээ би ер нь бол лип глоссыг ер нь сүүлийн үед хэрэглэхгүй ингээд энэ уруулны баалмыг ингээд төрхдөг болсон. Энэ одоо гоё уруулаа чигшүүлж гоё имчилгээ болгож хэрэглэхийнхаа хажуугаар гоё ингээд гэлтгнуулаад будах боломжтой. За ингээд уруул маань гоё чиглэг болж байгаа хооронд одоо энэ дээрээ шууд хөмсгөө будна. Daiso дэдэг ийм 5,000 илүү бас 3,000 үнэтэй ийм харандаа байдаг. Энэ маань нэг сайн хугардгүй жоон хатуу тиймэрхүү харандаа ахгүй юу. Тэгэхээр зурхад амар амар байдаг. Ийм амар тосон харандаанууд чинь хурдан арилждаг байхгүй юу. За тэгээ би хөмсгөө болохоор ер нь жоохон өөрийнх нь хэлбэрийн дагуу будчихдаг. За одоо харах юм бол миний нүд жоохон улаачч. Ингээ хуурайсаад байгаа юм. Зүгээр ингээд хөмсгөө бол нэг амар бас гоё зурч чаддгүй маа. Иймэрхүү. Манай нөгөө Монгол хөтөч хөмсгөө амар гоё буддээ штий. Би тааж тэгж зурч чадахгүй юм да. Гэтэ яг би болохоор нэг хөмсгөнд ач холбогдол өгдөг юм. Нүдэндээ их ач холбогдол өгдөг аа. За тэгээ нөгөө хөмсг их өтгөн байвал бас ийм өтгөн хар өнгөөр будчихвал амар тийм ширүүн харагдуулдаг учраас та нар ч гэсэн ер нь юм хөмсгөнийхөө харандааг бас бүтгэн будаад үзээрэй. Тэгэх юм бол амар тийм зөөлхөн харагдуулдаг байгаа шүү. Хамар болохоор штэ би хамраа арай өөрөөр буддаг болсон. Миний өмнөх бичлэгийг үздэг хүмүүс мэддэг байх л та. Энэ удаад болохоор арай өөрчлөгдсөн байгаа. Та нар маань хараад бас ингэж будвал хамар ингэж харагдсан байх гэж бодож магадгүй. Зүгээр будгаа хамраа хүртэл өөр харагдуулж болохыг би таарлаад харуулъя. Etude House-ийн ийм хамарт биш одоо юу гэдэг лээ. Сүүдэр байгаа.
эхлээд энэ цайвар өнгийг ашиглана. Тэгээ хамар урт харагдаж болохгүй, хамраа ингээд бүхэлдэн сүйдэрлэж болохгүй. Хамраа яаж сүйдэрлэх вэ гэхлээр эхлээд энэ хамарны энэ хоёр талын энийг жижигхэн харагдуулж ийм нарийнхан хамартаа харагдуулахаар будаж өгнө. За багсаараа би болохоор ингэдэг нөгөө нэг ингээд зурчдээ штэ энийг одоо юу гэдэг ингээд татаа зурчаар хамарны крем арилждаг учраас би болохоор ингээд дээрээс нь ингээд дарж ингэж боддог байгаа. Яг энэ хамарныхаа үзүүр хэсгийг л ингэж бөөрөнхий бодно. Нөх амар гол руу нь ингэж ойртуулахгүйгээр яг ингээд тэгчээр хамар ингээ өөрөө яг энэ хэсэг ингээд хавчигдсан юм шиг юм нарийн харагдаж байгаа байхгүй. За тэгээд энэний дээд тал нь болохоор штэ ийм хавтгай юм уу да. Тиймэрхүү багсаар энэ хэсгийг ингэж юм хонхгоор юм шиг харагдуулж бодно. Гэхдээ хөмсгтэйг бол нийлүүлэхгүй. Одоо угаасаа харуул хүний нүүр чинь хамар нүдийн хооронд ийм сүйдэр байдаг хгүй юу? Тэрийг л зүгээр тодруулж юм гэсэн үг. Та нар ч гэсэн өөртөөхөө нүд энэ юун дээр нь одоо нүд хамарныхын сүйдэр нь яаж тусч ийн яг тэрэнд нь тааруулаад хэлбэрийн дагуу будчихад болно. Тэрнээс биш заавал яг ингэж будна гэсэн юм бол ахгүй. За ингээ харуул яг энэ хэсэгт ингээд хонхгоор харагдуулахаар сүйдэрлэж тавина гэсэн үг. Ингээд доошоогоо ингээд уусгаад ингээд будаад өгнө. Гэтэ энийг бас адилхан будах жоохон хэцүү юм а. Би тэгээд ерөн төхүүлээл будчихтیں۔ Тэгээ ингээд гоё дээшээгээ уусгаад яг энэ хөмсгтөг бол би нийлүүлгүй. Хөмсгнийхаа доогуур ингээд буддаг байгаа. Ингээл хамар болов. Тэнгүү та нар одоо нүд мүдэ будаад ирэнгүүт хамар бүр амар өөр харагддаг. За ингээд хамартай болчлоо. Гоё арьстай болчлоо. Одоо болохоор шууд хацраа өнгөлдөг байгаа. Би бүр амар гоё клош сая авсан гэж надад бэлгэлсэн. За энэ болохоор штэ. Ёо бүр үнэхээр хайр. Ингээд гоё гялалцсан гоё гялтгаар гоё арьстай харагдуулдаг. Ингээ харахаар юм дөрвөн өнгөтэй ийм хавтгай багсаар энэ хацарныхаа блошийг тавихад миний баян хэлдэг зүйл юу гэхлээр яг нүд биш үү? Нүдний дууссан хэсгнээс доошоогоо хамар ингээд яг энэ дөрвөлжин ингээ үсэж штэ. Яг энэ дотор л хацраа өнгөлдөг байгаа. Эннээс доошоогоо юм хажууд тийш болох юм бол нүүрний хэмжээ өргө харагддаг. Тэгэхээр яг энэ дотор нь тэгээд мөн хамарныхаа үзүүрийг өнгөлнө. Тэгээд мөн ирүүнийхээ үзүүрийг ирүү хамар хацар тийм зөөлхөн царайтай харагддаг байгаа. Ийм нүднийхээ өнгийг иймэрхүү бүдэг ягаан дөнгөөр ингээд будаад өгнө. Нүдээ болохоор штэ ихэвчлэн би юм жоохон том хүрээгээр энэ нүдний энэ яс штэ хөнгөхөр би бөөрийнхий ясныхаа хэмжээний дагуу ингээд будчихдаг ийм том өргөн. Ер нь нүдээ хэр том харагдуулмаар энэ тэрнийхээ хэмжээгээр ингээд будахад болно. За ингээд хацраа өнгөлөхөд л хүний нүүрэнд ингээд ийм гоё өнгө нэмээд ирдэг байгаа. За тэгээд eyeliner түрхэн шинээр хэрэглэж байгаа eyeliner байгаа. Энэ болохоор Daiso-гоос авсан юм а. Daiso-гийн ийм харандаанууд юу нь бол надад амар таалагддیں۔ Та энийг болохоор сүүлд авч хэрэглэсэн чинь үнэхээр буудаггүй, арилдаггүй, удаан тогтцтой юм байлээ. Тэр нь надад амар таалагдсан. Тэр миний давхраа юу нь бол ийм амар өргөн том баггүй юу? Тэгээд нүдэ нээчгэр ингээд тал нь харагддаг гэх юм уу. Тэгэхээр би нэлээд өргөн eyeliner зурдаг. Ингээд хардаа. За юу ч гэсэн нэг талынхаа нүдийг зурж харуулъя. Артлын болохоор ингээд дээшээ ингэж амар өрөхгүй, доошоогоо биш. Яг ингээд гол хэсгээр нь ингээд уртааш нь татчихдаг гэх юм уу. За одоо ингээд харахаар миний нүд хараа. Энэ тал амар том харагдаж байгаа. Ингээ харахаар энэ тал нэмэх зурсан. Ялгаа нь харагдаж байна уу? За ингээд нүдээ бутчлаа. Би болохоор одоо энэ паудер хэрэглэнэ. Яг нэг гоё хэрэгтэй газар нь цайруулаад тэгээд гоё юугийн дараад өгдөг байгаа. За одоо хүний нүүрний хамгийн хэрэггүй гэлтгандаг газрууд нь хаана вэ гэхлээр за энэ хэсэг байна. Энэ хэсэг гэлтганахаар
Ер нь жоохон царай муутай харагддаг. Ийм хэсэг байна. Тэгээд хамар байна. Дух, ирүү. Яг энэ за ер нь яг энэ хэсэг юм байна да. Уртлынхаа энэ хэсгүүдийн гэлтгаар хэсгүүдийг дарах хэрэгтэй. Мөн энэ тухны энэ хөмсгөний энэ хэсэг хүртэл ингээд гэлтганахаар ер нь жоохон царай муутай харагдаад идэг талдаа. Тийм учраас гацар бол ингэж гоё гэлтгандаг байх хэрэгтэй. Гацрын ийшээ ерөөсөө пудер ер нь оруулдаг байгаа. Би яг одоо яаж пудер дэтгээ та нарт харуулъя. За эхлээд тухай ингээд тэгтээ бүр ингээд амар зузаан пудер дэж болохгүй. Тух ингээд амар цэвэр харагдаж байгаа. За одоо хамраа. Тэнгүүд одоо энэ хоёр талын яг энэ гэлтганаад байгаа энэ хэсгүүдийг бас ингээд дараад өгнө. Нартаа. Тэг пудер ер нь бол будгийг бас удаан тогтоодог тийм даваа талтай. За одоо энэ хэсгийг ингээд хараад энэ хэсгийг ингээд надад бол нэлийн том ялгаатай харагддаг. Тэгээд болзоонд явах юм бол будаг бас хэдэн ч цаг болцохын тэрийг бас мэдэхгүй шүү дээ. Тэгээд гоё ер нь бол хамгийн удаан тогтцтой байхаар будах ёстой учраас пудрыг хүртэл маш сайн тавих хэрэгтэй. Би болохоор ийм багсаар тавьдаг. Багсаар шууд ингээд югдүүлээ одоо ингээд шигших гэх юм уу? Жигших юу гэлээ? Ойна. Югдүүлээ. Жигших үү? Ингээд арьс руугаа ингээд зоогоод ингээд хийж жигших нэг сонин буруу сонсогдоод ах юм. Тэгээд би болохоор энэ ирүүгээ хүртэл яг энэ хэсгийг ингэдэг. Яг нэг энэ хэсгээ пудерддаг байгаа. Энэ хэсэг гэлтгаар харагдах учраас ирүүнийхээ энэ хэсгийг одоо ингэ харуул энэ дөрвөлжин байгаа энэ ирүүг ийм нарийнхаа харагдуулахаар сүүдэр бас тавьж учраас энэ хэсэг ийм чиглэг байх юм бол гоё сүүдэр тавигддаггүй байгаа. За ингээд пудрээ дүрхцэн. Та чинь яг энэ хэсэгтээ гэлтганаад нэг гоё гэлтгансан арьстай юм харагдуулж байгааз энэ стайл нанда 3C энэ газрын энэ хайлайтыг хэрэглэн. Тэгээ энэ угаасаа энэ багсанд эндээс хамт ирсэн байхгүй юу? Нарта нэг хамрынхаа үзүүр дээр яг энэ үзүүрт нь л ингэж жоохон гэрэл оруулаад тэг хамрынхаа энэ нүм тэгээд нүднийхээ имийг яг гол хэсэгт нь ингэж будаж өгнө. Тэгэх юм бол илүү гоё товор нүдтэй харагдуулдаг. Товор гинэ. Том нүдтэй. За тэгээд нүднийхээ энэ гол хэсэгт хонхгоор гол хэсэгт нь бас ингэж гэрэл тавьж өгнө. За ингээд гэрлээ тавьчлаа. Би бүр өнгө ороод явчихдаг шүү. Арина, 이모지게 일하고 있잖아. 와. 오, 이모 예뻐? 너무 가르쳐. 와, 이네. 이모. 와. 우리 들히. ini хамгийн тод өнгөөр нь эрүүгээ ингээ сүүдэр зурх байгаа. Тэгэх юм бол илүү тийм нарийнхан V line эрүүтэй харагдана. Ингээ гоё ингээд бүр ингээ уусгаж зурхад болох байгаа шүү. За тэгээ би угаасаа плошо ч гэсэн Арина андэ. Бүр ин миний багсаар газар шүртцээ явж шít. За би ер нь плошо албаар ягаан өнгөөр сонгосон. Ягаад тэгэхээр анхны болзоонд нэг тийм инхрий даруухан Арина 하지마. 나한테 өвчлдөө. За ингээд ер нь бол мейкап маань дуусах төгч байна. Одоо болохоор юу вэ гэхлээр сормос наах байгаа. Би сормос наадаг. Тэгээ ер нь бол юм чухал гэсэн өдрүүддээ наадаг байгаа. Сормосоо ер нь будахгүй байгаа. Сүүлийн үед бол дандаа юм тижэл дүрхчдэг. За энэ болохоор юм хар өнгөтэй юм тижэл. Тэгсэрнээ маскара шиг тэгээд усанд бол маш сайн амархан арилна. Гэхдээ энгийн үед бол ингээд буудаггүй гэх юм уу? Зүгээр ингээд чинь маш олон сормоснууд байна.
Өнөөдөр болохоор за нэг ийм сормоснууд байна. Энэ болохоор жоохон ширүүн хурц харагдаж магадгүй нэлийн өтгөн сормос. Энэ сормосыг наа гэж бодож байна. Энэ болохоор нэг тийм гоё муур шиг ийм нарийнхаа урт харагдуулдаг тийм сормос. Энийг надад угаасаа ер нь бол маш олон төрлийн сормоснууд байгаа. Тэгэл эднэрийг харж байгаа л өнөөдрийнхөө мейкапнд зориулаад буддаг. Тэгэхээр би өнөөдөр болохоор ийм гоё муур шиг нүдтэй харагдуулахаар ийм анинга арай өөрийг бодох уу? Энэ арай юм шингэн дуу аахгүй. Гэхдээ шингэн болохоор ч бараг ялгагдаж харагдахгүй учраас энийг энийг ачиж бодлоо. Дайсогоос ер нь л их юм авдаг ба. Дайсогийн сүүлийн үед гоо сайхны бүтээгдэхүүнүүд маш дажгүй гардаг болсон. Энэ болохоор энэ нүдний сормосны цав энийг бас дайсогоос авч исэн. Энэ хүн одоо сормос наадаг юм чимхүүр энийг бас дайсогоос авч исэн. За сормосаа яа. Энэ цав нь болохоор хатгаараа өнгөгүй болчдаг цав уу байхгүй юу? Ер нь иймэрхүү цав уу дажгүй санагддаг. Ягаад тэгэхээр ингээд хар өнгөтэй ч юм уу эсвэл тийм цагаан байгаа өнгөтэй байх юм бол тэднэр нь ингээд юу яагаад харагдаад идэг. За ингээд хамгийн артлаас нь эхлээд наач. Эхлээд доброода ингээд спонжоор өнгийн байхгүй болгож жагаад тэнгүүтээ энэ энэ бүр амар гоё өнгөтэй юм билээ. Ийм за ингээд мейкап маань дуусчлаа. За би одоо болохоор хувцас солиод гараад ирье, хүлээж аваарай. За ингээд нүрээ будаад гараад ирлээ. Хамгийн сүүлд би энийг хэрэгэлдэг. За энэ маань болохоор штэ арьс цайруулдаг юм биений тоноо тосохгүй юу, бустер гэх юм уу. Одоо харуул миний царайнаас бие маань арай бор харагдаж байгааз тэнгүүд ингээд тараагаад би одоо нэг талын түрхээ таруулъя. Гинжээ зүхээс өмнө түрхдэг гэж. За яах вэ? Гинжээ өргөж байгаа түрхэж. Наада царайд харагдаж байгаа. Гэхдээ энэ маань хувцанд наалддгүй. Тэгээд дээрэс нь тийм тослог биш учраас биендээ түрхэхэд үнэхээр дажгүй. Тийм бустер байгаа. Гэт түрхчдэг. За ингээд мейкап маань дуусчлаа. Анхны болзон дээрээ цэвэрхэн хэрнээ тийм инхри хөөрхөн харагдуулахаар тийм мейкап. Миний мейкапыг та нар ч гэсэн дагаад хийгээрэй. Тэгээд анхны болзонд нь амжилт хүсье. Бичлэг таалагдсан бол лайк, subscribe дарахаа мартаваа. Дараагийн бичлэгээр эргээд уулзтлаа. Түр баяртай.